Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан зарим ахмадуудыг төрийн дэд одон медаллаар шагналаа. Залуу насныхаа нүр их хөдөлмөр мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшилт зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхэн ахмадуудад Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дэд одон медаль хүртээснийг өнөөдөр гартуулаа өглөө. Энэ өдөр хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор Дархан сумын 9-р багийн иргэн ахмад наст нь цогоодрах, Алтангац одонгоор Дархан сумын 15-р багийн иргэн ахмад наст нь дорж нэманаар ингрээ мэлалаа. Би 1983 онд хуучин тэр үеийн нэршлэр анагаахын дэд сургуулийн хүний хэмжээний болон эмчилгээний ангид төгсөж өдөөгээ одоо улсад 42 дахь жилдээ ажиллаж байна тий. Өдөө зэрэгтээ одоо хамжилтанд хүрэхэд миний аав ээжийн төрүүлж өгсөн аав ээж минь ажит олон эрдэмтэн олон багш нар минь үе үеийн одоо байгууллагын эмч эмнэлгийн ажилт энэ бүхэндээ их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Энэ сайхан өдрийг тохиолдуулан одоо төрийн дэд шагнал хөдөлгөөний гавьяаны Улаантүгийн одон одоо хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Одоо би хөдөө аж ахуйн салбарт 40 жил ажилласан. Ингээд өнөөдөр сайхан төрийн дэд шагналаасаа маш их баяртай байна. Тэгээд дархныхаа нэг ахмадуудаа баяр хүргээ сайхан баярлалаа гэж хэлээ. Эх орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмрээ оруулсан нийт ахмадуудаа эрүүлийн сайн сайхныг хүсье.